Өнгөрсөн 12 дугаар сарын 20-оос хойш Содомонгол Магнатрейд Тэс Петролиум компаниуд 30 мянган төгрөгнөөс дээш үнийн дунд шатахуун худалдаалахгүй, зөвхөн өөрийн компанийн IC картыг ашиглаж шатахуун авахыг зөвшөөрнө, дизель түвш худалдаалахгүй зэргээр хомсдол үүсгэж, шударга өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон. Гэтэл шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон төр хувийн хвшлийн хамтарсан зөвлөлгөх эрх бүхий байгууллагууд нь дээрх шатахуун импортлогчид үнийн нэмэх зорилгоор хомсдол үүсгэж байсан уу гэдгийг эзлэн тогтоож хариуцлага тооцохгүй байсаар өнөөдөр хүрч байна. Тухайлбал өнөөдөр төр хувийн хвшлийн хамтарсан зөвлөл хуралдаж шатахууны үнийг дахин тогтоох, үнийн нэмсэн компаниудад хариуцлага тооцох асуудлыг хилцэх ёстой байсан ч эрс бүрдээгүй шалтгаанаар хойшилсан байна. За харин шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс бид шалгалтынхаа хариуг эзлэн гаргаагүй, дангаараа хариуцлага тооцох эрх байхгүй гэсэн тайлбар өгснөөр шатахууны үн хомсдыг тойрсон асуудал шийдлээ хүлээн хойшлогдож байна. Нефтийн энэ бензин шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгжийн байгууллагууд үн тарифа нэмэх эрх бол өнөөдрийн төвшөнд байхгүй байгаа. Нэмэхгүй байх шаардлагыг манай байгууллагын зүгээс тавьж байна. Мөн хомсдол үүсэхгүй байх асуудал тэдэнд бас эрх байхгүй. Тийм учраас энэ хомсдол үүсгэж байгаа аж ахуйн байгууллагуудтай бол одоо бас хян шалгалтын ажлыг хийж шалгалтын дүн гарснаар хариуцлага тооцох асуудлууд тухайн үедээ яригдана. За уг нь хуулийн дагуу бол дур мэдэн хомсдол үүсгэж тогтворгүй байдал бий болгосон төр хувийн хвшлийн зөвлөлийн зөвшөөрөлгүй үнэ нэмсэн бол өнгөрсөн жилийн орлогын 4-6% тэнцвүүц хэмжээний мөнгөн дүнгээр торгох хуулийн заалт бий. За гэтэл шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон төр хувийн хвшлийн хамтарсан зөвлөлөөнд шийдэл гаргахгүй байсаар харин цаана нэргэд хизээ бензин шатахууны үн нэмэгдэж халаасыг нь хоосдох гэсэн айдастай үлдэж байгаа юм.